Би гэдэг хүн 2 удаа нэг муу бяцхан машинаа ачуулсан юм. Эхний тохиолдол өнгөрсөн намар маний амьдардаг орон сууцны хорооллыг хөндлөн гарсан шорон замыг харзан болгохоор 2 үзүүрт нь хаалт тавилаа. За тэр замаар нэвтэрч гэртээ ордог 10 хэдэн байрны хэдэн зуун айл машина хаалтны гадаа үлдээж байр руугаа явган орох болов. Хүмүүс тэргүй тэнд тэргээд тавьж тэр хавьд байдаг бүх зогсоод уралдаж тавиад дүүргэж байсан юм. Хоцорсон бол олон машин замын 1-р игнэнд үлдэхээс өөр аргагүй боллоо. Тэгээд л үлдээлээ дээ. Олон хоног тавьцгаасаа бараг сар илүү юу ч юу тохиосноо зөндөөл тавьсан. Гэртэл холоос алхаж ирж очих жаахан төвөгтэй нялх хүүхдүүдтэй болвол бүр ч хэцүү шороо манараад л. Гэтэл нэг өдөр тэр машинуудыг ачиж гарваа. Тэрнийхэн дунд миний муу тэрэг өртөж байна. Гараа тартал өнөө олон машинаас хэдхнийг нь цоолоод аваад явчихж. Тэгээд хідэн гайхалтай бодол толгойд орсон юм. Яагаад өмнөх хоногудад нь ачаагүй юм бол? Хэрв замын цагдаагийн газар өнөөдөр л мэдсэн юм бол маргааш нөгөөдөр ер нь зам нээж хүмүүс машина гараажтаа тавьдаг бол өдөр болго ачих болов уу? Үлдсэн бусад машин зөв газар тавигдсан болоод ачигтаагүй хэрэгүү. Замын цагдаа зам засвар хоёр холбоотой ажиллаж байгаа гэж бодсон уу үгүй байхаа. Анхнаасаа анхааруулсан бол би лав гараажнаас машинаа гаргахгүй тэнд нь үлдээх л байсан юм. Хөгжил цэцэглэлт сайхан хар замын төлөө хэдэн хоног явхадгүй яах вэ болж л байна. Дараа нь анхааруулсан ч хаа нэг газар машинаа хэд хоног үлдээж бас болох л байсан. Надад нэг гомдолтой санагдаад байгаа юм. Замын цагдаагийн газраас цаг зуурын арга хэмжээ авч тэр хавьд зохицуулалт хийж иргэдэг чирэгдүүлэхгүй байж болохгүй гэж юу? Ядаж дотор нь утас битсэн цаас байхад сануулад хилчиж болдоггүй юм байх та. Ачхал гэж ачижтэй ачиж. Хамгийн сонирхолтой нь би тэргээ журмын хашаанаас гаргаад нөгөө газараа олон хоног тавьсан. Ахиж ачаагүй. Яагаад ачихгүй байна вэ? Бидэнд хууль зөрчгийг зөвшөөрч байгаа хэрэг. Иймэрхүү бодол толгойд эргэлдээд л гайхлаа. За 2 дахь тохиолдол. Би буруу газар машина үлдээсэнд бол ачигцсан. Маргах хэрэг байхгүй. Гэхдээ нөгөө л нэг асуулт толгойд оргосон. Бусад машинууд зөв газар тавигдсан юм байх таа гэж. Би бусад машиныг ачигдаагүйхэн төлөө шаардлагаж байгаа юм бишээ. Зүгээр л ачих журам яагаад ийм эвгүй үйлчлээд эвгүй хэрэгжээд байгаа юм бэ гэж гайхаж байна. Ямарыг нь хойно ярий. Хотын авто замын ачааллыг бууруулахын тулд 1-р игнэнд машин тавихыг хориглосон журмыг маш их дэмжиж байлаа. Ер нь дэлхийн ихэнх хотод бүх хүн машин ундаггүй юм билэ. Манайд ч бас тийм болоосай. Нийтийн унаагаа сайжруулад дугуй энэ төр хэрэгэлдэг болчвол агаарын тоос утаач багасна. Хүмүүс хөдөлгөөн нь нэмэгдэнэ. Нас нь уртсан. Удахгүй бид метротой болно. Гэхдээ авч байгаа арга хэмжээ цаг хугацаанд зогсонгүй юу эсвэл арга барил нь өөрөө зохихгүй байгаа юм уу гэлтэй. Юуны дөрөв зогсоод үргэлцээгүй байх шиг байна. Зогсоолын тухай мэдээлэл гэж байдаг юм уу ер нь? Би саяхныг бол драмын театрын урд талбай төлбөртөө зогсдог юм байна гэдгийг мэдээчгүй явсан. Самун дэгдэж төр иргсэн газарт хүчнийхэн гудамжаар явхдаа дургу хүргэсэн хин нэгнийг шууд л байрвчилж эсвэл жадлаад буудаад яваад өгдөг кино олон байдаг да. Дундад зууны Европ, саяхны Гитлерийн дэглэм бүр өнөөгийн талибуудчил азгүй нь хохироод бусдын залбираад өнгөрдөг. Хууль яаж хэрэгжиж байна гэж тэгш үйлчилж байна уу? Энэ тэрийг хянах завгүйж байдаг үз. Самуураад байна. Манай улсын машин ачих журам яг л ингэж хэрэгжиж байна. 10 машин байвал 2-ыг нь аваад явна. Гэхдээ журманд нь аятайхан санагдсан газраас аваад явмаар санагдсан машинаа ачих гэж байгаа ч юм билүү. За тэгвэл ч юугаа ярих вэ нэрэ? Зөрчсөн бол торгуулна зүйтэй. Гэхдээ хүнийг мөнгөнийх нь дээр цагийг нь барна гэдэг залхаан цэрлүүлэлт биш гэж үү? Ахиж тавьж болохгүй болтол нь ашраагаад өгье дөө гэж байгаа байх л да. Ачтын гаруудч зарим машиныг кардантай чирээд алж байгаа харагддаг. Эд хөрөнгөөр нь давхар хохироож байна. Хогч нь ер нь өнөөдөр чиний азгүй өдөр л үз. Машин унах нь өөрөө эзэндээ лайтай санагдаад явандаа явхудаа илүү үзэж машин цөөрнө. Төгжрөл багасна гэж тооцоолсон бол лавл одоогоор тим юм алга харагдаж. Хэдэн жил ацсны дараа цөөрөх юм бүү мэд. Цагдаа нар машин ачуулсан тоогоор урамшуул хүртдэг гинэ. Ачдаг компанич бүр цулааж байгаа бах. За энэ арга хэмжээг болиулах сонирхол хэнд ч байхгүй бах.
иргэдэд ч гэсэн хичнээн игдүү хүрсэн ч гэсэн хил ам хийж лай удаж байхаар гээд бушуухан мөнгөө төлөө тэргээ гаргаж авцгаадаг. Хүмүүс за энэ удаад хойд талынхыг нь ачаад минийхийг үлдээч байлгүй дээ гэж залбираад нэгдүгээр игнээ тэргээ тавих нь би гараад ирэхт нь байж л байдаг. Гэхдээ нэг л нартай өдөр ачин үз. Машин ачих журам нэг иймэрхүү ойлтон цойлтон алдаг оног туулай будаж байгаа юм шиг л хэрэгжиж байна да. Хүмүүс журамд баригдах биш. Азандаа найдаад л хуулийн нэр хүнд унаад л байна гэж яриад л байна. Харин толгой дараалан торгуулийн хуудас наадаг бол хэн дэх вэ? Уг нь орчин цагт хүний төрөвчтэй ярих нь хамгийн шилдэг арга болсон. Торгоод л сайхан нэгэнд гэрийн хаягаар торгуулийн хуудас явуулж болдог болсон юм чинь буруу газар тавьсан бүх машинд өндөр торгуул төлчихөд болдоггүй юм бах та. Тэртээ тэргүй 70-80 мянган төгрөг төлж машина журмын яшинаас гаргадаг юм байна лээ. Утас таксины төлбөр бас нэмэгдээд ер нь за нэг 100 мянга орчим хүрнэ. Журам гаргасан дарга нар минь ингэж байхаар 100 мянгаар торгодог болгоод давтсан тоо болгоноор өмнөх торгуул нь нугардаг бай. Тэнийг биш бол хэн хорьсон газар машина үлдээх вдэ. Мөнгөтэй тэнгүү цагдаа руу мөнгө шидээд тавиад байдаг гэж болно. 4 дахь удаага тавихад торгуул нь 800 мянга болно. Ядаж ихнэрийн загнана. Ер нь ч тэгээд том жипийг ачдаггүй юм билээ дээ. Ачдаг юм эсвэл даадгүй юм болов уу? Ажаад байхад жижиг хэрний үнэтэй тэргийг ч бас ачиж зүрхэлдэггүй юм билээ. Журмын хашаанд чаавас таарсан нэг хэдэн тэргэл зогсож байдгийг харагддгийг хэн хөнгөө мэднэ. Тэгэхээр ачдаг байсан ч торгодог байсан ч мөнгөтэй нөхдийн машин байдаг даа л байх нь байна. Энэ тохиолдолд машиных нь хэлбэрээс буюу орлогын хэмжээнээс шатгаалж торгуулийн мөнгөний хэмжээ өөр өөрч байж болох юм да.